хэлээрэй. За. Би нөгөө 2 хүн ирж. За. Улаан тусам цэцэг их орж. За. Гэтэл нэг өдөр. За. Тэгтээ гэж байна. Бороо орж. Оо маш их гайхжээ. Хариултыг намгийн хэлээ. Хөө юу гэж асуусан бол? Энэ хоёр яа юм шарам юм уу? Йоо одоо хараа нөгөө цагаан цусаас хүүхэд ярихаас гадна багшаа жоохон дэмжиж өгнө шүү. Хэрвээ анзаарч байгаад багшийн туу хоолойны үг өөрөө чихрэг бодож байгаа юм. Хүү гайч юм? Тэс? Гэтэл хариултыг нэлхий хэлж өгч юм. Хүү гайхтай юу хааж гайсан болоо? Оо, одоо нэг жинхэнэ асуулт өөрөө таны мэдгүй төвчний өдөөгч болно. Тэгэхээр жишээлбэл бодож шүү дээ. Бидний одоо хийхээр заавал зохиолчор зарвал өгүүлбэрээр явна гэж бодоод байна. Гэтэл асуулт нь явж байгаа. Бид нар ингэж ярьдаг үстэй. Нөгөө шаардлагатай үлгэрээр ярихаараа одоо жишээлбэл үнийг хийхээр нэг л үнийг хийгээ явна. Гэтэл үнийг хийдий яаж бодох вэ? Хэдийн хязгаар тооцоолаа гэдэг. Хамгийн ихний өдөр гэдэг үстэй. Шаазгаа хөө чи ямар хөөрхөн өндөгтэй юм бэ? Ихтэй нэг өндгий нөгөөч. Одоо энэ дээр ямар үнийний дүр төрх гав вэ? Одоо яг тэр сэтгэл хөдлөлийн жишээлбэл яг нь нэг ганцхан үнэг хийсэн үгэд биш дараагийн үгэд би зурган дээр тэрийг гаргаж иж болно тийм. Оо тэгэнгүүт одоо дараагийн үнэгэн дээр. За хоёр дахь өдөр үнэг ихээр яадаг вэ? Шаазгаа нэг өндгөө өгөөч. Чи өгсөн чи өнөөдөр өгнө гэх нэг жоох нэг юм дүр гаргасан. За одоо тэгвэл шаазгаа үлдсэн ганц өндгөө өгөөч тий. За тэгвэл нөгөө чи яах вэ? Шаазгаа өчн дахиад айж үнэстэй. Би 6-аа өгсөн чи ганцхан үлдсэн шаазгаа айн үнэстэй. Тэгэхээр н одоо үнийг яах вэ? Одоо ингээд одоо тэгвэл айлгаж байгаа дуу багш өөрөө гаргасан шүү дээ. Ахаа тэгвэл би асын атраас тоос маань үрчигээд автар үдээс чинь хит мөргөө. Тэг мөргөө. Хайртай хитүүнд чинь хамаад явна да. Одоо нэг жоох нэг зайлчин айсан гаргаж байна. Тэгэхээр багшийн дуу хоолой өөрөө тэр зохиол зурсан асуудлыг чиглүүлэх болох хэрэгтэй. Тэр санааг хийнэ. Тэгэхээр бид нар сайжруулна гэдэг нь ганцхан энэ бүтээлийг орчин бүрдүүлэх юм биш. Бусад үйл ажиллагаанд ашиглахад тавих хэрэгтэй. Тэгэхээр энийг ингээл нэг үүдэндээ ч юм уу тавиад нөгөө бүтээлийн хавцанд нь ч юм уу хийгээд өгөх биш. Энэ орчин энийг яриа. Тэгэхээр өчигдөр та нар орчин дээр нөгөө бид нар өмнө нь зөвхөн ерөнхий сургалтын орчин ярьдаг байсан тийм сургалтын орчин. Одоо яасан? Тэр шамруудах орчин. Өнөөдрийн энэ сургалтын дээр ямар орчин? Үр дүнтэй сургалтын орчин. Тэгэхээр үр дүнтэй сургалтын орчин гэдэг нь хүүхдэд өөртөө өдөөгч болох хэрэгтэй. Тэгэхээр энэ хийсэн бүтээлээрээ тоглоно гэдэг бол хүүхдэд хамгийн яг нь ачаалалтай. Тэгэхээр бид нар ярьдаг мэдлэг энэ хараа цэцэг чинь юутай юм бэ? Иштэй юм бэ, ингэтэй юм бэ нэгэ бид нар ингэж яачиж байгаа. Мэдлэг өгчөж байгаа. Одоо энэ чинь чадвар олгохын тулд зүгээр хийсний чадвар биш. Энийг яг нь үйл ажиллагаанд ашигладаг байх хэрэгтэй. Хүү магадгүй баярлсандаа тэгдэхэд цэцгээ бэлгэж болох уу? Болно шүү дээ. Энэ чинь чадвар байна. За тэгсэн чинь энэ бүтээлийг хийсэн чинь хаа хамаагүй хаяад нуглаа хийчих. Тэгэх юм бол нөгөө хандлага болох уу? Болохгүй шүү дээ. Яг хүүхдэд цэцэг ийм гой бүтэцтэй юм байна, хүнд бэлгэлтэй юм байна гэж хэлээд дараагаар за хичээл дуслаа нуглаа хай. Инхээр цэцгийн нөгөө хайрлах юм чи байх болчихж байгаа. Тэгэхээр хандлага төлөвшөл гэдэг зүйл чинь яг л ингэж явах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн энэ чадамжийг ингээ харахаар бид нар олон хэрэглэгүүнтэй биш, нэг хэрэглэгүүнээ олон янзаар ашиглах гэдэг нь ийм хэлээд байна.